Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд мягмар гараг болгон хүрдэг дугаар маань ийхүү бэлэн болсон байна. За энэ удаад бол 3 болсон явдал ярьж өгөхөр бэлдсэн байгаа. Ингээд өөр зүйл ярилгүй шууд эхний болсон явдал руугаа орцгоё. 2013 оны 3 сарын 27-ны орой Испаний өмнөд зүгт амьдардаг Марсело Гуручага гэх эмч өөрийнхөө хувийн эмнэлэгтээ ажлынхаа багаж хэрэгслийг бэлдээд судасны тариур, мэдээ алдуулах юм, мэс заслын хутга зэрэгээ гаргаж ирээд мэс заслын өрөө рүү явж орсон. Түүний өвчтөн аль хэдийнэ мэс заслын орон дээр хэвтсэн байсан. За энэ өдрийг мэс засал бол түүний магадгүй одоо амьдралдаа хийжсэн хамгийн чухал, хамгийн аюултай мэс заслуудын нэг байсан. Яагаад гэхээр за энэ мэс засал бусаар хийгдэж байгаа. Тэгээд ч хэрвээ ганц л удаа алдаа гаргах юм бол өвчтөндөө хохирол учруулаад зогсохгүй өөрийнхөө амьдралыг ч гэсэн сүрүүлэх эрсдэлтэй байсан. Өөрөөр хэлэх юм бол Марсело гэх эмч бол одоо эмчийн үнэмлэхээ хураалгаж цаашлаад бүр баривчлагдах ч гэсэн магадлалтай байсан юм байна. За эмчид бол эннээс өөр сонголт үлдээгүй юм шиг санагдчихсэн болохоор эрсдэлтэй алхмыг хийхээр шийдсэн. Марсело эмчийн хувийн амьдралд нь томоохон асуудал үүссэн. Тэгээд энэ мэс заслыг амжилттай хийж чадах юм бол тэр асуудал нь шийдэгдэнэ гэж бодож исэн байна. За тэгээ өвчтөнд мэдээ алдуулах тариагаа хийж хэсэг хугацаа өнгөрсөний дараа анхны зүсэлтээ хийж эхэлсэн. За ингээ энэ явдлаас хойш 9 хоногийн дараа буюу 2013 оны 4 сарын 5-ны өдөр Марсело эмч бол одоо сэтгэл санаа нь өмөрсөн байдалтай орон нутгийн цагдаагийн хилцс рүү гартаа нэг жижигхэн цаасан хайрцагтай зүйл байраад явж орсон. Явж орсныхоо дараа бичиг баримт хүлээж авдаг ажилтнанд хандаад намайг мөрдөгчтэй уулзуулаад өгөөч гэж хэлсэн. За тэгээд удаагүй нэг мөрдөгч бол гарч ирэхэд Марсело уйлж хэлсэн байгаа. Тэгээд мөрдөгчд нэг итгэмээргүй түүхийг ярьж хэлсэн. Ярианы эхлэл хэсгийг нь сонсоод мөрдөгч түүнийг мөрөвдөж харин цааш нь үргэлжлүүлж ярих тусам нарийн ширийн зүйлүүд нь эмх замбраагүй болж өрөвдөж хүлээцтэй сонсох гэхээсээ илүү нэг л тийм эргэлзээтэй юм шиг сэжигтэй юм шиг санагдаад эхэлсэн. За ер нь бол ямар нэг зүйл буруутсан юм шиг санагдаад тэрвэрсэн байгаа цаасан хайрцаг дотор нь одоо юу байгаа юм бэ гэж асуусан чинь Марсело хайрцгийг онгойлгож дотор нь байгаа зүйлийг гаргаж ирэх үеэр за энэ нь бол зүгээр ч нэг өрөвдмөр түүх биш, өөрийнх нь ярьснаас илүү тийм ноцтой асуудал юм шиг байна. Марсело гэж нэтгээд худлаа ярьж гин гэдгийг мөрдөгч шууд л ойлгосон байна. За түүний хувийн амьдрал дээрх томоохон асуудал гэдээсэн зүйл нь юу байсан гэхээр түүний эхнэр Роза гэх эмэгтэй байсан. Роза гэх эмэгтэй бол өөрийн биеийн жингээсээ болж маш их сэтгэл готролд орсон. Өөрийгөө байнга л одоо хит их таргалалтай гэж үздэг тийм эмэгтэй байсан юм байна. За тэгээ нөхөртөө чи надад тураах мэс засал хийхгүй бол би амиа хорлоо шүү гэж шахамдуулж Марсело ч гэсэн энийг нь зүгээр нэг сүрдүүлэг биш гэдгийг нь мэдчихсэн. За яагаад гэхээр Роза гэх эмэгтэй бол урд нь амиа хорлох оролдлого хийжсэн болохоор асуудал бүр илүү ноцтой болохгүй гэж бодоод эцэстээ хууль бус мэс засал хийхийг зөвшөөрсөн юм байна. За гэхдээ энэ мэс заслыг яагаад хууль бус гэж хэлээд байна гэхээр Марсело гэж эмч болохоор гой сайхны мэс заслын эмч биш, бүр хүний их эмч ч гэсэн биш, харин малын эмч хүн байсан юм байна. Тийм болохоор гой сайхны хагалгаа, за тэр дундаа турааж гойлог болгох хагалгааны талаар ямар ч ойлголт мэдлэггүй хүн байсан. За ингээд 3 сарын 27-ны орой анхны одоо зүсэлт хийсэн цагаасаа хойш бүх зүйл оронгороо эргэж Роза мэс заслын орон дээр харамсалтай нь одоо нас барсан юм байна. За тэгээд эхнэрээ бараг алчсан гэж хэлж болохоор үйл явдлын дараа Марсело айж сандраад эхнэрийнхээ цогцыг хэсэг хэсгээр нь хэрчээд шатааж бас нуухыг оролцсон байгаа. За тэгээ мэдээж тийм зүйл үйлдэлсэн болохоор дотроо одоо удаан хадгалаад явж чадахгүй хийсэн зүйлдээ гимшиж харамсаад тэгээ эцэст нь бол цагдаа дээр очиж бүх үннээ яриад зогсож исэн нь энэ байсан. За гэхдээ анхны удаа мэдүүлэг өгөхдөө тэр бол эхнэр нь амиа хорлсон гэж худлаа ярьсан. Тэгээ мөрдөгч түүнээс яг яаж нас барсан, хизээ нас барсан гэх мэт нарийн мэдээлэл асуусан чинь Марселогийн хариултууд нь ямар ч тийм логик байхгүй, замбраагүй болж эхэлсэн. За нөгөө цагдаагийн газар аваад очисон цаасан хайрцагын дотор нь болохоор Розагийн чандар буюу одоо үнсийг нь дотор нь хийцэн байсан. За тэгээ мөрдөгч ботсон байгаа. Хэрвээ Роза гэх эмэгтэй хэдхэн хоногийн өмнө амиа хорлсон бол яагаад тэр Марсело гэж эмч эхнэрийнхээ одоо цогцыг тийм богинохон хугацаанд чандарлаад шатаагаад өхлийг нь хүнд ч хэлээгүй нуусан болоо гэж утсан. Ер нь бол энгийн хүн ботсон ч гэсэн яриа үйлдэл хоёр нь ерөөсөө хавцалтаагүй байсан. За мөрдөгчд бол мөрдөн байцаалтын ажлыг нэлээд ширүүн хийсний эцэст эхнэрийнхээ амийг хөнөөсөн болохыг нь олж мэдсэн. За тэгээ шууд л түүнийг баривчилж шүүх хурал болох хүртэл 4 жил тэр бол шоронд хоригдсон
юм. 2017 онд түүний шүүх хурал нь болоод Марсело Гуручага гэх эмчийг бол эхнэрийнхээ үхэлд буруутайд тооцоод нэмэлт 10 жилийн хоригял оноосон юм. 1985 оны өвлийн нэг орой Канадын хил хамгаалалтын ажилтан Нью-Йорк мужи болон Канадын Онтарио мужийн хоорондох хил дээр албан үүргээ гүйцэтгэе байж исэн. Тэр бол шалган нэвтрүүлэх цэг дээр уртаас урт ийнсэн олон 10 машиныг харж зогсоохоос гадна хүн болгоны паспортыг нь шалгаж нэлээд төвөгтэй гэмээр чухал үүргийг гүйцэтгэжсэн. Яагаад гэхээр Америк нэгдсэн улсаас оргон зайлж болзошгүй аюултай гэмт хэрэгтнүүдийг Канада руу нэвтрүүлэхгүй байх маш чухал үүрэг хүлээсэн байсан. Бүр тодруулаад хэлэх юм бол тухайн өдөр тус ажилтан Америкийн нэгдсэн улсын нэгэн аюултай гэмт хэрэгтэн болох 30 настай Алекс Менгелийг хилээр гаргаад явуулчихгүй тулд бүх хүмүүсийг маш анхааралтай ажиглаж байсан. Тухайн өдрөөс хэдхэн хоногийн өмнө бол Нью-Йорк хотын ойролцоо нэг цагта Алекс Менгелийг зогсоогоод бичиг баримтыг нь шалгах үеэр бол цагдаагийн биеэс нь бууг нь булааж аваад өөдөөс нь бүр гал нээгээд толгоор нь буудаж амь насыг нь хөнөөгөөд зүхтсан байсан. Тэгээд Нью-Йорк мужи Канадын хилээс ердөө 6хан цагийн зайтай болохоор Канада руу оргож магадгүй гэж хууль сахиулагчид үтсэн байгаа. Ингээд Америкийн нэгдсэн улс болон Канадын хууль сахиулах байгууллагууд хил хамгаалтын албан хаагчид бүгдээрээ Алекс Менгелийг эрчимтэй хайж эхэлсэн юм. Алекс Менгел гэх этгээд бол бор тийм халцарсан үстэй, нарийнхан сахалтай, 30 орчим настай, шар арьстай эрэгтэй байсан. Хилийн харуулууд бол хэдэн өдөр хүн болгоныг нэг бүрчлэн шалгаж хил нэвтэрж байгаа хүмүүс нь гэр бүлээрээ явж байгаа, бас бал сараа өнгөрөөж яваа хосууд, кемпинг хэрэгсэл ачаад явж байгаа эрэгтэйчүүд, ганцаараа аялж байгаа дунд насны эмэгтэйчүүд гэх мэт олон янзын хүмүүс нэвтэрж исэн ч Алекс Менгел тэр дунд нь бол огт байгаагүй. Тэгээ эцэст нь бол тухайн өдрийн хилийн харуул олон 10 машиныг шалгасныхаа дараа бол тэр өөртөө итгэлтэйгээр Алекс Менгелийг хилээр лав нэвтрүүлээгүй гэж бодоод ээлжээ өгч ирсэн. Ингээд энэ явдлаас хэдэн хоногийн дараа буюу 1985 оны 3 сарын 2-нд Канадын Онтарио мужид хилээс 1.5 цагийн зайтай газар байдаг худалдааны төвийн гаднах зогсоол дээр нэг цагдаа эргүүл хийгээд явж исэн. Тэгсэн чинь нэг цагаан өнгийн Toyota маркийн машин тэр хаваар бол нэлээд удаан эргэлдээд байгааг нь олж анзаараад яг юу хийгээд энэ хаваар ингээд холхиод яваад байгаа юм болоо гэж бодоод тэгэд шалгая гэж шийдээд яваад очисон чинь зорчигчийн суудлын дээр нэг хүн бол сууж исэн. Тэгээд тэр хүн нь бор өнгийн шингэн өстэй тэгээд нарийнхан сахалтай 30 орчим насны шар арьстай эрэгтэй байсан. Цагдаа баг тэр хүнийг харсан даруйда бол нөгөө эрчимтэй эргэн сурвалжлагдж байгаа Алекс Менгел гэдгийг нь бол шууд таньсан баг. Тэгээ мэдээж шууд нэмэлт хүч дуудаад бууга гаргаж ирээд машин руу дөхөөд зорчигчийн хаалганы хавцаа явж очих үеэр нөгөө эрэгтэй бол эргэж харангуудаа цагдаад баригдах нь гэдгийг мэдээд шууд л жолоочийн хэсэг рүү яарч суунгуудаа машинаас агаад хаазаа тултлан гიშгсэн. Цагдаа бас л яарч машиндаа суугаад араас нь хөөж эхэлсэн. Угаасаа нэмэлт хүч дуудчихсан байсан болохоор Торонтогийн цагдаагийн газрын хэд хэдэн албан хаагчид машинтайгаа Алекс Менгелийн араас хөөж бараг яг кинон дэр гардаг шиг нилээн тийм сүртэй хөөцөлтөн болсон. Тэгэж явж байгаад эцэст нь Алекс мухар гудамж руу ороод машин нь замын тэмдэгт мөргөөд онхолцсон. Тэгээ аргагүй ирэхэнд бууж өгч машинаасаа бууж ирсэн этгээд бүр яах аргагүй эрчимтэй эрен сурвалжлагдчихсэн Алекс Менгел мөн байсан. Цагдаа нарын өөдөөс огт эсэргүүцэл үзүүлэлгүйгээр тэр бол шууд л баривчлагдсан. Хууль сахиулагчид Алекс Менгелийг барьж авсандаа сэтгэл хангалуун байсан мөртлөө нэг л зүйлийг юусоо ойлгохгүйсэн. Тэр нь бол бүр ингэж яаж хилээр нэвтэрч гарч ирсэн болоо гэж бодож исэн явдал байсан. Яг үнэндээ бол бүх албан хаагчид өөрөг даалгавар авцсан. Яг тэр хүн хилээр нэвтрэх үе гэж бүгдээрээ чиглэл авцсан маш хянамгай уг нь бол шалгаж исэн. Тэгээд мөрдөн байцаагчид Алекс Менгелийн унаж явж исэн нөгөө цагаан өнгийн Toyota маркийн машинд нь шалгалт хийж үзэхэд яг яаж хилээр нэвтэрсэн болохыг нь ер нь бол бүгдээрээ ойлгосон байгаа. Алекс Менгел Нью-Йорк хотод цагдаагийн ажилтан бууцсныхаа дараа ойроо зүхтаад тэгээ шүнжин тэндээ бол нуугдсан юм байна. Маргааш нь явж агаад нэг арилжааны барилгын хажууд явж исэн дунд иргэм насны Beverly гэх нэртэй эмэгтэйг олж хараад тэгээд олзоо болохоор шийдсэн байгаа.
байгаа. Тухайн эмэгтэйг ганцаараа явж исэн болохоор нь Алекс буугаар сүрдүүлж авч яваад тэгээд эзэнгүү туслангийн байшин руугаа аваачаад амь насыг нь хөнөөсөн. Тэгээд дараа нь бол түүний хувцсыг нь өмсөөд нүүрний арсыг нь тэр чигт нь бас хуйхыг нь тэр чигт нь хуулж өвчөж авч агаад өөрийнхөө толгойд ууглаад нэг үгээр бол одоо хиймэл маск шиг одоо болгож агаад тэгээд цагаан Toyota унаад Канадын хил рүү явсан байгаа. Ер нь бол яг ингээд энгийнээр бодоод үзэхээр байх боломжгүй юм шиг боловч Алекс тухайн эмэгтэйн нүүр хүзүүний арсыг маш нямбай хуулж авсан гэхээр одоо ямар аимшигтай ярахчин гэдэг нь бол энэ үйлдэлээс нь харагдаж байгаа. За тэгээд амиа алдсан эмэгтэй арс өсийг нь углаад сонсоход одоо ингээд итгэмээргүй юм шиг боловч хилээр ямар ч асуудалгүй гараа явцсан. Хил дээр ажиллаж исэн шалганы хүн хизээч одоо хүний арс ус хуйхыг нь ингээд тэр чигтэн зүгээд хүн одоо гараа явчихна гэж толгойд нь буугаагүй ч гэсэн тийм нэг цагаан өнгийн Toyota загварын машинтай эмэгтэй хүн нэвтэрч өнгөрснийг нь бол өөрөө санаж исэн байна. Канадын цагдаа нар түүний унаж явсан одоо машин дотроос Beverly-гийн даашинд за хуйх нүүрний арсыг нь олсон билээ. За тэгээд Алексийг Америкийн нэгдсэн улс руу буцаагаад тэнд нь одоо шүүх хуралд оруулахар болсон юм. За тэгсэн чинь шүүх хурал болохоос ч өмнө хоригдлуудыг тээвэрлэж явах үеэр оргох оролдлого Алекс бол хийсэн. За тэгээд цагдаагийн суманд өртөөд тэр бол газар дээрээ насарсан юм. Энэ бүх үйл явдал Алекс Менгел гэх хүний түүхийн төгсгөл нь бол байгаагүй. Нас барсныхан дараа мөрдөн байцаагчид Алексийн өмч хөрөнгийг шалгаж үтсэн чинь маш олон хин гэдг нь мэдэгдэхгүй эмэгтэйчүүдийн зураг, за тэгээд Нью-Йорк болон Пенсильвани мужуудын эзгүй газруудыг тойруулж зурсан газрын зургуудыг бол олсон. За тэр зүйлүүд нь яг ямар утгатай гэдгийг одоо хүртэл тайлж чадаагүй өнгөрсөн юм байна. За хэдийгээр Алекс Менгел гэх этгээдийг өөр гэмт хэрэгүүдэд холбох баттай баримт байдаггүй ч гэсэн олон одоо мөрдөгчд энэ хүнийг бол цуврал алуурчин гэж үздэг юм билээ. Харамсалтай нь тэр бүх нууц хизээж тайлагдах боломжгүй болж бүх нууцаа авсандаа аваад орсон ийм нэг аимшигтай гэмт хэрэгтэн байна. Та бүхэнд маш хөөрхөн шинээр нэгдсэн газрын мэдээллийг хүргэе. За өсвөр насныханд зориулсан цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх газар ер нь одоо бодоод хахад нэг байдаггүй. Кино театр ч юм уу эсвэл одоо кофе шоп орохоос өөрөөр яг тусгайлан зориулсан газар олддоггүй. Тэгсэн чинь яг тэдэнд зориулсан маш хөөрхөн цэвэрхэн орчинтой 5 тухтай Cloud Teen Cafe гэдэг нэртэй газар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа юм байна. За энэ газар бол бөөнөрөө төрсөн өдрөө тэмдэглэж болно. Төрсөн өдрийн тусгай өрөөтэй тэгээд караоке өрөө, бүжгийн өрөө, PlayStation-ийн өрөө, Netflix-ийн өрөө, Nintendo өрөө, за бас ном уншиж тухлах хэсэгтэй бөөнөрөө төрөл бүрийн хүлэгт тоглоомууд суугаад тоглож болох тийм том заалтай, хид хідэн хичээлээ хийгээд суух боломжтой тогттой тийм өрөөнүүд ч гэсэн байсан. За тэгээ мэдээж кафе болохоор төрөл бүрийн одоо халуун болон хүйтэн уух зүйлс, кофе, шейк, смути, зармаг гээд бүх талыг харгалзаж үзэж дотоодслаа хийсэн тийм газар байлаа. За энэ газар бол 3 цаг хүссэн хэсэгтээ тоглож хөгжүүлэхэд 22,000 төгрөг гэдэм билээ. За төрсөн өдрийнх нь өрөө нэлээд одоо захиалгатай байдаг болохоор урдаас төлөвлөж тохирчвол бас их зүгээр санагдсан. Хаяг нь гэх юм бол хурд хорооллын хойно Edu Park гээд шинээр баригдсан барилгын нэг давхурт нь байд юм байна. За description хэсэгт Instagram аккаунтыг нь бас оруулъя. Та бүхэн холбогдоод бусад мэдээллийг нь аваарай. За ингээ хэдүүлээ 3 дахь басан явдал руугаа орцгоё. 2005 оны 5 сарын 12-ны өдөр оройн 5 цагт 18 настай коллежийн оюутан Саймон гэдэг эрэгтэй блог бичээд сууж исэн. Саймон бол Нью-Йорк хотод эгч Шерентайгаа хамт амьдардаг. Ер нь бол тухайн өдөр даалгавруудаа хийх ёстой байсан ч гэсэн блог бичих нь бол түүний хувьд хамгийн дуртай зүйл нэсэн болохоор бараг өдөр тутамдаа хийдэг байсан тийм зүйл нь гэж бол ойлгож болно. За интернет хөгжөөгүй үед хүн болгон бараг өдрийн тэмдэглэл хөтэлдэг байсан бол орчин цагт тэр нь өөрчлөгдөөд хүн болгонтой үзэл бодлоо илэрхийлдэг болсон гэсэн үг. Саймоны хувьд бол ингэж бичдэг байсан нь олон хүн уншиж урам авах болов уу гэж бодсон хэрэг ерөөсөө биш. Харин хожим өөрийнхөө хамгийн сайн хувилбар басан үедээ хэр хол зам тууснаа эргэж харж ахиц дэвшлээ харах зорилготой бичдэг байсан юм байна. Тухайн өдөр Саймон ердийнхөөсөө огт өөр тийм хачирхалтай сэдвээр блого биччихсэн. Ер нь тэгээд ч Саймоны бичиж байгаа зүйлийг нэх олон хүн уншдаггүй байсан болохоор яг ямар сэдвээр юу бичиж гин гэдг нь бараг хинт ч нэг сонирн бол байгаагүй. За 5 сарын 12-ны оройн 5 цаг 5 минут гэхэд бичвэрээ дуусгаад ямар ч эргэлзээгүйгээр шууд л постлоод оруулсан байсан. За энэ явдлаас 5 цагийн дараа буюу оройн 10 цаг орчимд Нью-Йоркийн цагдаагийн газрын мөрдөгч болон бусад цагдаа
түргэн тусламжийн ажилтнууд Саймон болон Шерон хоёрын амьдардаг байранд нь явж очисон. За явж очисон даруйда Саймоны өрөө рүү ороод харсан чинь тэр бол газарт хэвтчихсэн. За хөлийг нь скотчоор ороодсон. Тэгээд олон удаа хутгалуулсан байсан. За арай ам тавиагүй байж магадгүй гэж шалгасан чинь харамсалтай нь бол аль хэдийнэ амьсгал хураацсан байсан. За юу болоод өнгөрснийг ойлгож амжаагүй байж итл хажуу өрөөнөөс хин нэгэн ёолох дуу бол сонсогдоод очиод харсан чинь одоо нөгөө Sharon гэдэг эгчин тэр өрөөнд нь байсан. За эгчин одоо бас л олон удаа хутгалуулаад тэгээ газар хэвтчихсэн. За түүнийг бол яаралтай эмнэлэг рүү хүргэхийг хичээсэн ч бас л харамсалтай нь бол замдаа амьсгал хурааж нас барсан юм байна. За Sharon нас барахаасаа өмнө одоо юу болсон талаар ямар ч мэдүүлэг өгч амжаагүй. Ингээд дараагийн 3 өдрийн турш мөрдөн байцаагчид Саймон болон Sharon-ы амийг хөнөөсөн хэргийн учрыг олох гэж оролцсон боловч хэрэг урагшлахгүй ээдрээтэй хэвээр байсан. За азар нэг мөрдөгч бол Саймон-ы одоо блогийг нээж хамгийн сүүлийн бичвэрийг нь олж уншсанаар бүх зүйлийн учир занглаа тайлагдаж эхэлсэн. Саймон амиа алдахын өмнөхөн блогороо дамжуулаад амьдардаг байранд нь юу болж байгаа, юу олж харсан, юу сонссон зэрэгээ бичээд постлцсан байсан. За тэрэн дээр нь юу гэсэн байсан гэхээр өнөөдөр нэг сонио өдөр байна. 3 цагийн үед хонх дугарч эгчийн X найз залуу нэрсэн. Одоо хүртэл яваагүй гэрт байна. Хурдан манахаас явна гэж найдаж байна гэж бичсэн байсан. Sharon-ы X найз залууг Jin Chung-lin гэдэг тэр хоёр бол 2 жилийн өмнө нэлээд тийм токсик харилцаанд байжгаад салж ийсэн түүхтэй байна. За Sharon бол тэр харилцаанаас салсныхаа дараа ирээдүгөө бодож урагшаа харж амьдарчсэн бол тэр Jin Chung-lin гээд залуу болохоор урдны түүхээ байнга бодож уур хилэнгээр дүүрэн амьдарчсэн. Аимшигтай муухагаар салсандаа тэр бол уурлаж Sharon-ээс өшөө авахын тулд гэрт нь явж очиод амийг нь хөнөөе гэж шийдсэн байна. Ингээ байранд нь явж очиод эгчдүү хоёрыг хоёуланг нь хөнөөж мөрдөгчд Саймоны блогийг олж харсан даруйда Jin Chung-lin гэх залууг бол хайж олж мэдүүлэг авахар болсон. За ямар ч одоо гарах гарцгүй гэдгээ мэдсэн даруйда тэр бол хэрэгээ хүлээгээд шүүхээс түнд бол давж заалдах эрхгүйгээр бүх насаараа шоронцох ялыг оноосон юм байна. Саймоны сүүлийн блог одоо хүртэл интернет орчинд хадгалагдсан хэвээр байдаг. За одоо болтол хүмүүс харж унших боломжтой байт юм байна. За блогийнх нь комент хэсэгт дэлхийн одоо өнцөг булан бүрээс бичсэн Sharon Simon хоёрыг амар амгалан нойрстой гэсэн мянган сэтгэгдлүүд бичигдсэн байдгийн байна. За ингээд энэ өдрийн 3 басын явдал инхүү өндөрлөх боллоо. Дэлхийн өнцөг булан бүрийн хаа нэгтээ хин нэгэнд тохиолдсон түүхүүдийг хүргэдэг 3 басын явдлын дугаарыг сонсох дуртай сонсогчдод эрхийн хурууны эможиг комент хэсэгт үлдээгээрэй. Дугаараа дуустал сонсон нийт сонсогчдод баярлалаа. Хэдүүлээ хагасаа өдөр бас нэгэн сонирхолтой түүхээр эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.